Оройн дэргийн үзэгчтэй нээлттэй хүн ярилцлагын нэвтрүүлгийн 7 хоногийн шинэхэн дугаар эхэлж байна. За өнөөдрийн манай нээлттэй хүн ярилцлагын нэвтрүүлгийн зочноор шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шийдвэр гүйцэтгэх албаны дарга Хурандаа доктор Дэд профессор Нямгомб өргөд ирээд байна. За баярлалаа. Оройн дэрхтэй. Сайхан урж байна. Сайхан урж байгаа юм. Тантай бас ярилцлага хийгээд 7 хоногийн өнгөрсөн 7 хоногийн сүүлээр тохироод энэ 7 хоногт бас нэлээд одоо 7 хоногийг шавтруулах шахажиж нэвтрүүлэгтээ одоо хоёулаа уулзж байна да тий. За би үндсэндээ нэг танаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ерөнхий одоо өнөөгийн нөхцөл байдал тэгээд одоо цаашийн ирээдүйн чиг хандлага аль паагчдын нөхцөл байдал нийгмийн асуудал за тэгээд одоо танаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагт одоо харьяалагддаг хорих ангуудын нөхцөл байдал гэдэг. Ер нь одоо энэ шүүхтэй холбоотой шүүхээс гарсан шийдвэрийг биелүүлж байгаа байгууллага, гүйцэтгэж байгаа байгууллага гэдэг утгаар нь ярих асуудал бол олон байгаа тийм. За тэгээд мэдээж одоо таны хүүхний өнцгийг сонирхож ярилцъя гэж бодож байна. За шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага гэдэг маань ер нь чухам яг ямар байгууллага вэ? Өнөөдөр одоо шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нөхцөл байдал ер нь ямар хөө төвшөнд яаж тодорхойлогдож байгаа вэ? Манай шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага ер нь бол онцлогтой. Өнөөдөр бидэд хуулиараа төрийн зэргийн байгууллага. Нөгөө талаараа бид төрийн зэргийн байгууллага боловч нөгөө талаараа дандаа иргэд олон нийт за нөгөө нийгмээс тусгаарлагдсан гэмтэрэг үлдээдгийн буруутай тоодогдсон байгаа хоригдол за тодорхой гэмтэрэгт одоо сэжиглэгдээд хоригдож байгаа ялагдагч шүүгдэгч байд юм уу за нөгөөдгөр гэмт хорхоос өөр төрлийн ял авцсан ялтан этгээдүүд байд юм уу те энэ бүгд бид нар бол тодорхой хэмжээгээр үйлчлэгээ үзүүлж идэг. За бид гүр энгийн жишээгээр гэдэг юм уу ингээ хэлэхэд жишээлбэл одоо хорхол хэлж байгаа хүнд бол бид нар нийгмийн бүх төрлийн үйлчлэгийг үз хуулиар та ийм үйл ажиллагааг явуулахгүй гэж хоригдсноос бусад одоо хязгаарснаас бусад бүх эрх бол түүнд бол нийлдэв. Тухайн одоо тэр хүн бол би 65 нас хүрчлээ хуучин ийм ажил хийжсэн би тэтгэврээр тогтоолмоор байна гэхэд манайх тэр тэтгэврийн одоо холбогдох газар боломжлоод тогтоолгоод өгдөг ч юм уу. Би эрүүл мэндийн тусламж үйлчлэгээ авмаар байна. Манайх одоо ийм байна гэхээр манайх холбогдох харьяалах эмнэлэг рүүгээ явуулаад 2 дугаар шатны эмнэлэг үйлчлэгээ үзүүлчин шаардлагатай бол нарийн мэргэжлийн 3 дугаар шатны эмнэлэг рүү хариулт хамгаалтын ангаад эмчилгээ үйлчлэгийг бүрэн хангах үүрэгтэй. За мөн одоо эмнэлэгт ялд явцдаа би одоо гэрэлтийн баталгааг одоо батлуулж чадаагүй гэр бүлийнхээ хүнтэйгээ одоо би гэрэлтийн баталгааг одоо хангуулмаар байна гэхэд манайх холбогдох газарт нь холбогдоод холбогдох мэргэжлийн үнийг авчаад тухайн арга ханга дээр гэр бүлийнх нь гэрэлтийн баталгааг хангах гэдэг юм уу те хормын хийх юм боломжуудыг хангаж өгдөг юм. Тэгээ нөгөөдөгөр бас одоо би тэтгэврээ үргэлжлүүлж явмаар байна гэдэг юм тэтгэврийн үргэлжлүүлэх боломжуудыг нээж өгдөг ч гэдэг юм. За тэгвэл ажил хөдөлмөр хийж би нийгмийн даатгал төлөөд би юугаа аммаар байна. Би цалин өснөөс нийгмийн даатгал төлөөд ингээд яммаар байна гэдэг бүгдийг хийж өгдөг ч. Би мэрэгжил эзэмшмээр байна. Би сургууль сурыг гэдэг энэ бүрэн дунд сургууль буюу одоо насан туршийн хүүхдүүд бол үн төлбөргүй манайх сургуульд явдаг 10 жилийн бас сургуулийг олгодог ерөнхий боловсролын 100 дугаар сургуулиуд дамжиж олгодог. За нөгөөдгөр ихтэй сургууль магистр за би бакалавр сурах гэдэг тэр боломжуудыг хууль журмын өрөөнд олгоод одоо сураад явдаг ч гэдэг юм. За би үгүй зүгээр мэрэгжлийн одоо үнэлэх чадамжийн гэрлэгээ авъя гэхээр манайх одоо мэрэг сургууль төлөвлөлийн төвөөрөө дамжуулаад 8 төрлийн чиглэлээр мэрэгжлийн үнэлэх чадамжийн гэрлэгээ олгох гэдэг юм. Ингээд нэгсэндээ үйлчлэгээ үзүүлдэг. Үйлчлэгээний байгууллага. За энийг бол иргэд нэг тэр бол мэдтгүү эднэр л энэ газар хавьж хориол ингээл цагдаа юм нөгөөтэйгөө тэнд байгаа ядалж байгаа хүмүүстээр нийгэм сэтгэл зүйн үйлчлэгээг бол манайх нэлээд анхаар сүүлийн үед бол явуулж байгаа. Ер нь бол нийгмийн өөрөө жоохон эмзэг хэсэг өнөөдөр бол манай байгууллагын онцлог гэдээ ми хэлээд байгаа нь энхийн цагт бол одоо яг хамгийн одоо хүнд ажлыг бол манайх үрж идэг. Яг гэвэл нийгэмд аюултай гэдэг ийм хүмүүсийг бид нар цагдаад хориод ингэ байж байгаа. Тэнд бол манай багш нар хоёргүй сэтгэлгээр өдөр шөнөгүй ажиллаж идэг. Түүнээс одоо уучлаар бол айрам гэдэг хэлбэл тийм тийж нэг өдөр одоо юу яана гэдэг тийм ашиглана гэдэг шиг айрамд бол байнгын бэлтгэлтэй ингээд Монгол улсын тусгай тогтнол бүрэлдэхүүн байдлыг хангаад ингэ байж байгаа хүмүүс. Бид нар бол яг өнөөдрийн хувьд бол яг л дайны цагт үр гүйцэтгэж байгаа та адилхан яг харуул хамгаалтын үүргийг манайх тогтмол гүйцэтгэдэг. Тийм одоо жишээлбэл ялангуяа энэ хорих анги дээр үр гүйцэтгэж байгаа багш нар бол тийм онцлогтой гэж байна. Тэгэхээр энэ нэг талаараа одоо төрийн зэргийн байгууллага боловч нөгөө талаараа дандаа үйлчлэгээ үзүүлдэг үйлчлэгээний байгууллага гэж
бас ойлгож байна. За хорхоос өөр төрөл гэдэг юм манай дөр өнөөдрийн байдлаар хуулийн хүчин төгөлдөр бол нэг 4 төрлийн хорхоос өөр төрлийн ял 7 төрлийн албадлагын арга хэмжээ бий. Энэний одоо гол ач холбогдол үр дүн нөхөл аль болохоор хүнийг хорь цагдахгүйгээр нийгэмд нь, иргэдэд нь, гэр бүлд нь, үр хүүхдүүдтэй нь цуг байлгаад тодорхой төр үйлдсэн гэмбуруугийн ойлгуулах, ухамсруулах, дахин тавтан одоо үлдэхгүй тулд шаардлагатай сургалтанд халбатны сургалтанд хамруулах юм үйлчлэгээ явуулдаг. Энэ бол багаас хамаагүй үр нөлөөтэй ийм бас нэг ялын хэлбэрүүдийг манай хөл хэрэгжүүлдэг. За иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны хувьд бол манай өнөөдөр хамгийн толгомжтсон, хүндрэлтэй бэрхшээлтэй юмнууд нь хууль эрх зүйн орчинтой холбоотой юм. Бид нар бол иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд өнөөдрийн байдлаар нэг 4.7 их найд төгрөгийн 51,000 гаруй гүйцэтгэгч баримтад манайх иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд одоо өнөөдрийн байдлаар ажиллагаатай явж байна. Өөрөөр хэлэх юм бол одоо авлага гэсэн үг шүү дээ. Тий, авлага өглийн асуудал. Яг иргэнтэй холбоотой. Тэгэхээр энэ иргэнтэй холбоотой авлага өглийн холбоотой асуудал манай дээр бол яг энэ шүүгэн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ирж байгаа нийт өргөдөл гомдлын нэг 90 орчим хувь ирдэг. Тэгээд энэ яагаад ирээд байгаа бэ гэдэг дээр л бид хэд одоо анализ хийгээд ялангуяа энэ шүүгэн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ер нь бол энэ өргөдөл гомдолд ирээд байгаа шалтгаан нөхцөл дээр нь дүнэлт хийж энэ дээр бол одоо арилгах арга замыг тодорхой болгоё. Удирдлага зохион байгуулалтын өрөөнд дээр нь ямар аргамж авах шаардлагагүй шаардлага байна. Үйл ажиллагаагаа бид нар яаж сайжруулах шаардлага байна. За энэ дагж мөрдөж байгаа хууль эрх зүйн орчин дээр өөрчлөлт хийх шаардлага байна гэдэг энэ гурван үндсэн дээр л манайх энэ нэлээд төвлөрч явж байгаа. Энэ ч утгаараа энэ хууль зүйн сайдаас энэ иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг сайжруулах, иргэдэд одоо зөрчигдсөн эрхийг одоо тэр төлбөр авагч нарын зөрчигдсөн эрхийг сэргээ хэдүүлэх энэ тал дээр ахис твшил гарга гэдэг ийм өөрөг чиглэл миний хувьд бол аваад одоо томлогдоод 7 сар болчихно л доо. Тийм учраас энэ иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбоотой юм дээр бид хэд нэлээд акцент өгж байгаа. Ялангуяа энэ хууль эрх зүйн хувьд бол өнөөдрийн байдлаар бол яг манай иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбоотой дагагдмж байгаа нэг хуулийн нэг 153 заалт бий. Энэ 153 заалтын нэг 50.3% нь тодорхой хэмжээгээр хоорондоо зөрчилтэй, бусад хуулиудтай зөрчилтэй, хуулийн юм хийдэлтэй маргаан дагуулсан юм заалтууд байна. Тэгэхээр бид энэ асуудлаа бас хууль зүйн сайдад бас тодорхой судалгаатай танилцуулсан. Үнэхээр одоо иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа биелэгдэхгүй байгаа шалтгаан нөхцөл нь ийм юм байна. Ийм учраас энэ шийдвэр гүйцэтгэлийн энэ хуулийн дээр зайлшгүй өөрчлөлт шинжилгээ хариулах шаардлага байна гэдэг асуудлаа тавьсан. За хууль зүйн сайд маань чинийг бас сайхан хүлээж авч ер нь бол одоо яг энэ асуудал бодиттой юм байна. За тийм учраас энэ шаардлагатай хилцүүлгүүдийг, за эрдэмшилгээний хурлуудыг энэ бол нэлээд хийглээд энээс үл эрдэмчдээс бас яг энэ асуудлууд бас нэлээд батлагдаж одоо суурь судалгаанууд гарч ирж тэгээ энэтэй холбоотой нэлээд ажлууд хийгдэл явж байна. 4.7 их найд төгрөгийн авлага гэхээр бас их өндөр дүн гарч байна л да тийм. Улсын төсвийг энэ 2025 оны улсын төсвийг батлахдаа 33 их найд төгрөгөөр баталсан. Ингээд тооцох юм бол улсын төсвийн 15% рүү яваад өгнө л да тийм. Тэгэхээр одоо энэ өр авлагын асуудлыг шийдэхийн тулд эрх зүйн орчнууд дээр бас өөрчлөлт оруулах шаардлагатай гэж та бүхэнд үүссэн юм байна. Жишээлбэл одоо эрх зүйн орчлолыг чухам яаж өөрчилж ийж үр дүн гаргах юм бол. За ер нь бол яг ингээд ярих юм бол 4.7 гэдэг маш их тоолдоо их найдаар тооцогдож байгаа доо. Энэ иргэний төлбөр өглөг авлагатай холбоотой тоостой тест. Энэ яг ингээд яг нарийн үзээд ирэх юм бол энэ дотоод аюулгүй байдал үе эдийн засгийн аюулгүй байдалд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын гүйцэтгэх үүрэг ямар байх вэ гэдгийг асуудал бас хөндөгдөнө. Энийг бол хэн ч одоо ямар ч судлагдах өнөөдөр судлаагүй байгаа. Эрдэмтэс ч энийг бол хөндөж хараагүй байгаа. Бид энэ утгаараа ер нь бол яг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн одоо ямар ажиллагаанаас үүдэлтэй энэ шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа биелэгдэхгүй байгаа, хойшлоод байгаа, төтөлцөөд байгаа юм бэ гэдэг асуудал дээр ер нь 3 үндсэн шалтгаан гаргаж ирсэн. За нэгдүгürt бол бид нар өөрсдийнх нь бурууг хүлээн зөвшөөрч. За энэ юу гэхээр нэгдүгürt хууль эрх зүйн орчин сая 2017 онд шинжлэхдээ батлагдсан. За батлагдсан боловч одоо бас нийгмийн хөгжлийн хэмжээнд шалтгаалаад бас нэлээд өөрчлөлт оруулах шаардлага байна гэдэг нь бол тодорхой болж. Ялангуяа бид нар батлагтаа өөрсөндөө маш их ачаал авсан юм уу? Ялангуяа одоо жишээлбэл хөрөнгийн үнэлгээтэй холбоотой асуудал дээр хамгийн их гомдолт агуулж орж ирж байгаа. Энэ дээр бол манай өөрөө шүүгэн шийдвэр гүйцэтгэх байгууллага өөрөө шийдвэр гүйцэтгэх албаа өөрөө тухайн үнэлгээ их компанига үнэлгээчнээ өөрсдөө сонгон шалруулад өөрсдөө тэрийг гэрээ байгуулад тэгээ үнэлгээ хийлгээд эхэлдэг.
Тэгээ үнэлгээ хийлгээд тухайн үнэлгээ хийсэн асуудууд нь маш их маргаан дагуулдаг. Төлбөр төлөгч, төлбөр авагч нар өөрсдөө энэ шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага өөрсдийнхөө томилсон үнэлгээчнэр, өөрсдийнхөө сонгон тодруулсан шинжээч одоо холбогдох одоо компаниудаар үнэлгээ хийлгээд байна. Миний хөрөнгийг үнгүүдүүлээд байна. Хямдхан ингэчлээ гэдэг. Энтнээс үүдэлтэй өргөдөл гомдлууд ерөөсөө тасрахгүй. Тэгэхээр бид нар энэ одоо үнэлгээ хийлгээд байгаа энэ юмнуудаа бид нар одоо энэ банах байгууллага өөрөдөө энэ 2010 оноос юм одоо болио. Бид нар хүнлэнгийн байгууллагаар хийлгэе. Гэтэл өнөөдрийн манай дагаж мөрдөж байгаа бусад байгууллагыг харах юм бол шүүх шинжилгээний хувь сая шинжилэн батлагдаад одоо явж ийн л 2023 онд. Тэгэхэд тэн дээр шинжээч энэ хөрөнгөний үнэлгээ хийх эрхүүд нь хуулиараа нээлттэй болсон. Гэтэл манайх одоо тэр шинжээч рүү одоо үнэлгээ хийх боломжуудыг одоо байгаа хуулиараа бол үнэлгээснээр хийлгэхээр юм зохицуулдаг. Тэгэхээр бид хэд одоо ер нь бол бусад хуулиудын уялдаа холбоог хангахгүй болохгүй юм байна. Энэ хүнлэнгийн шүүх шинжилгээний байгууллагаар үнэлгээч нэр мэргэжлийн хүмүүсээр үнэлгээ хийгээд тухайн үнэлгээч маань өөрсдөө хариуцлага хүлээх энэ эрх зүйн санхүүжилт байгаа учраас бид нар энэ одоо эрхээсээ татгалзъя. Тэгэх юм бол манай дээр ирж байгаа өргөдөл гомдол одоо энэ арга барилын энэ хардл сэрэл багасах юм байна гэж нэгдүгээр. За хоёрдугаар дуудлага худалдаа гэж одоо яадаг. Бид нар энэ дуудлага худалдаатай холбоотой нэг үнэлгээ хийгээд гараад ирсний дараа дуудлага худалдааг зохион байгуулдаг. Дуудлага худалдааг мөн л манайх өөрсдөө зохион байгуулдаг. Хөдөө орон нутагт бол манай ахлах шийдвэр үүсгэж. За нийслэлд бол манай дуудлага худалдаа хариуцсан мэргэжилт ингээд зохион байгуулад явдаг. Мөн дуудлага худалдаан дээр маш их гомдол гардаг. Яг тэгвэл үнэлгээ ингээ хийсний дараа манайх дуудлага худалдаа анхны дуудлага худалдаа тухайн үнэлгээний эхний хувьд бол 70% хэл дууддаг. Тухайн хөрөнгө одоо жишээлбэл 500 сая одоо хөрөнгө байлаа гэхэд 70% дуудахад бид хэд ерөнхийдөө 400 орчим сая төгрөгөөр дуудаад эхэлчихэж байгаа. За энэ эхний дуудлагуудаа ялагч тодорхойгүй тохиолдолд хоёр дахь дуудлагуудаа бид 50% болгочихдог. Нэгсэндээ 500 сая хөрөнгөийг бид 250 саяар дуудах худалдаа хийж эхэлж байгаа. Тэгэхээр түүнээс доош 250-аар ингээд дуудах эрх нь одоо хуулиараа байж. Тэгээд ингээд дуудаад явангуут л нөгөө хөрөнгө маань магадгүй дуудлагуудаар ороод 260 70 болоод бодлон борлуулалт тгүүл хөрөл хөрөнгөний хувьд. Тэнгуут л нөгөөтг дээр нөгөө хүмүүс маань ингээд маргаад эхэлдэг. Тэгээ энэ бол одоо шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа өөрөө анх тухайн шүүхийн шийдвэр ирснээсээ хойш одоо явуулах үе шат буюу дараалал гэж бий. Энэ дараалалаар тухайн шийдвэр гүйцэтгэгч одоо гүйцэтгэгч хүндийг хүлээж аваад ахлах шийдвэр гүйцэтгэх тогтоол үлдээд шийдвэр гүйцэтгэлийг эхлүүлээд за ингээд тухайн дээр манай хуулийн 44-р зүйл заасан баталгаажуулах арга хэмжээнүүдийг бүгдийг хийдэг шаардлагатай лавлага үзлэг мөнжлөг нэгжлэг тэ шаардлагатай эрхтийг дуудаж мэдүүлэг тайлбар авах. За тэгээ хөрөнгөний байгуул хөрөнгө дээр нь очиод битүүмжлээд хураагаад үнэлгээ хийгээд худалдан борлуулад ингээд үе шатууд явдаг. Тэгэхээр одоо яг энэ байгаа байдал одоо эхний ээлжин гэдэг. Энэ үе шат болгон дээр төлбөр төлөгчч байна, төлбөр авагчч байна. Аль нь гомдол гарах хэрэг нээлттэй. Энэ гомдлуудыг шүүх хүлээж авсан тохиолдолд 3 шатны шүүхээр ингээд дамжиж авчихдаг. Тэгээ нөгөө шүүхийн шийдвэрийн ажиллагаа ингээд ударгашаад байгаа энэ гол шалтгаан энэ нэрөөсөө үе шат болгон дээр гомдол гаргаад байгаа энэ асуудалтай холбоотой байна. Энэ нь өөрөө ингээд тодорхой хугацааны дараа шийдэгдээд. Тэгээ энэ бол 3 жил, 4 жил, 5 жил болчихж байгаа юм байна. Бүр манай дээр удацсан хамгийн утсанд 14 жил мэл болцсон ч материал байна. Тэгэхээр бид хэд ер нь бол одоо энэ дуудлага худалдаа бас өөрөө зохион байгуулдаг юм а бид нар болий. Энийг бол нээлттэй байлгая. Энийг бол өөрөөсөө гаргая. За босод одоо хүнлэгийн байгууллагаар буюу шүүхээр одоо яг энэ дуудлага худалдааны асуудлыг шийдүүлдэг бай. Энэ тэх юм бол яс манай дээр ирээд байгаа яг энэ процессын ажиллагаанд ирээд байгаа онцлог байхгүй болох юм бол шийдвэр үүслийн ажиллагаа бас түргэн шуурга болох боломж бүр тийм байна гэж. За одоо тэгээд саяны тэр хугацааны асуудал ярьж байна. Энэ нөгөө үе шат болгон дээр гомдол гаргаад байгаа. Энд чинь дандаа хугацаатай явдаг. Тэгээд хүнд юмаа танилцуулаад сарын хугацаа өгдөг. Дахиад дуудлага явуулж чинь тань мэдээлэл ингээд танилцуулаа гэдэг ингээд хугацаа ингээд дан бүх юм хугацаагаар явдаг. Энэ хугацаа чинь өөрөө бас тодорхой хэмжээгээр шийдвэр үүслийн ажиллагааг л удаашруулдаг байгаа юм байна. Цөмөрө тийм учраас энэ хугацаа гэдэг юм дээрээ бид нар бас жоохон юу тавья. Хуулийн өрөөнд бас хязгаарлалт тавья. Энэ аль болохоор хүний өрөнгийг түрэн шуурхаа шийдийг. Тэгээ энэ дээрээ хугацаан дээрээ бид хэд бас энэ хуулийн өөрчлөлтүүдээр бас нэлээд өөрчлөлтүүд хийхээр зорж байгаа. За дараагийн нэг асуудал бол төлбөр төлөгч, төлбөр авагчдын эрхийн асуудал бий. Өнөөдрийн манай дагж мөрж байгаа хуулийн дээр төлбөр төлөгчийн үүрэг гэж бол байхгүй. Тэгэхээр үүрэг байхгүй учраас тэр хүн дандаа эрхэдлэл. Эрхэдлж байгаа учраас нөгөө төлбөр авагч хүн өөрөө уг нь хохирчоод юм авах гээд хахад төлбөр төлөгч нь авагчаас илүү эрх мэдэлтэй байгаад байна. Илүү эрхтэй. Тэр энэ агуулгаараа нэгсэндээ төлбөр төлөгчийн бид нар одоо манай энэ одоо өнөөдрийн хууль төлбөр төлөгчийн эрх хэсгийг хамгаалаад байгаа юм уу? Төлбөр авагчийн эрх хэсгийг хамгаалаад байгаа юм уу гэдэг нь тодорхой болчихно.
Тийм учраас ер нь бол авагчийн эрх ашиг нэг номерт байх хэвээр гэдэг үднээсээ энийг хангасан хууль эрх зүйн орчнуудыг бол нэлээд төлөхөө бидэд оруулж байна. Хоёрдугаар хуулиудын хоорондын зөрчил хийдэл энэ юмнуудыг арилгахыг бас нэлээд зорж байна. За гуравдугаарт олон улсын гадаад олон улсын энэ хуулиудыг манай одоо Монгол улсад яг орчин үеийн чиг хандлаганд бууж ирээд хөрсөн дээр буух боломжтой ямар одоо олон улсын юм одоо шинэ практик байна. Тэрийг бас судлаад манай дээр нэвтрүүлэх боломж шийдэл юу байна? Тэрийг бас судалж байна. Тэгээ энэ хууль маань бас батлагдах юм бол яг нэрний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбоотой процессын ажиллагаа нэлээд түргэн шуурхаа явах боломжууд бүрдэх байх гэж бид харж байгаа. Иргэн одоо шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хоёрын хоорондох энэ үл ойлголцол нэлээд нааштайгаар эргэх ийм хандлага руу гал явж байгаа юм байна гэж ойлгох хэрэгтэй. Тийм тэгж ойлгож байна. За шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албаагчдын өнөөгийн нөхцөл байдал буюу ачааллын төвшин ер нь яаж тодорхойлогдож байгаа? Ер нь зүгээр иргэд олон нийтч байдаг юм уу мэргэжлийн байгууллагуудаас төвшүүлж байгаа асуудал та бүхний одоо зарим нэг арга хэмжээнд дээр одоо дурдж байгаа асуудлуудаас анзаархад бол шийдвэр гүйцэтгэгч нэлээд өндөр ачаалттай ажилдаг гэсэн ийм мэдээлэл ойлголттой байдаг л да. Одоо Монгол улсын хэмжээнд ер нь нийтдээ шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт байгууллагад харьяалагддаг хичнээн албаагч ажиллаж байна. За шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагууд одоо яг бид төрийн зэргийн байгууллага учраас энэ тоо статистик бас тодорхой хэмжээгээр ингээд нууцын дээр рүү орчдөг учраас би зүгээр ойлцоод хоёул. Энэ өнөөдрийн байдлаар 3700 орчим нийт шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагууд оронтой бий ажиллаж байгаа. За үүнээс бол шийдвэр гүйцэтгэгч гэх юм бол өнөөдөр 304 шийдвэр гүйцэтгэгч, 16 ахлах шийдвэр гүйцэтгэгч бол улсын хэмжээнд бол 21 аймаг нийслэл бол шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа бол явуулж байгаа. Ер нь шийдвэр гүйцэтгэгчийн ажлын ачааллын хувьд бол үнэнээ хэлэхэд бол маш их бий. Жилд ер нь дунджаар гэдэм үү одоо ингээд шүүхээс ирж байгаа гүйцэтгэх хуудсын тоо одоо тодорхой хэмжээгээр одоо 7 хоногт ерөнхийдөө нэг 200-аас 250 орчим гүйцэтгэх хуудас шинээр улсын хэмжээнд ирдэг. Иргэний одоо маргаан шийдвэрлсэн гэдэг ирдэг. Манайхаас ерөнхийдөө 7 хоногт бол ерөнхийдөө нэг 80-аас 100 орчим за зарим тохиолдолд тэрнээс дэш илүү бол гүйцэтгэх хуудсыг дуусгаруулад хааждаг. Тэгээ ингээд жил ирэх тусам гүйцэтгэх хуудсны тоо ингээд нэмэгдээл яваад байгаа. Хоримтлагтаа нэмэгдээл яваад. Гэтэл нөгөө хүнийх нь одоо гүйцэтгэж байгаа ажлаа хийж байгаа гүйцэтгэгчийн тоо нэмэгддэггүй. Одоо би зүгээр сүүлийн 20 жилийн тоо статистикээр зүгээр нэг харьцуулаад үзье. 2004 онд гэхэд нийт улсын хэмжээнд нэг ерөөсөө нэг 23 мянган л гүйцэтгэх хуудас Монгол улсад байсан ирж ирсэн байна. 2024 онд гэхэд тэр нь одоо 57 мянга болоод ингээд нэмэгдсэн. Ингээд 30 гаруй мянган гүйцэтгэх хуудас 2 дахин өссөн баг чи. Гэтэл ажиллагаа явуулж байгаа шийдвэр гүйцэтгэгчдийн тоо хэвээрэл байна. Тэгэхээр яг энэ манай 3 сайдын хамтарсан тушаалаар ерөнхийдөө энэ шийдвэр гүйцэтгэх байгууллагын албаагчдын жишг норматив ажлын жишг норматив гэж би энэ дээр нэг шийдвэр гүйцэтгэгчид бүс нутгаас хамаарат 120-с 180 шийдвэр гүйцэтгэх хүчээр шийдвэр гүйцэтгэхийн ажиллагаа явуулах ийм зохицуулттай. Гэтэл өнөөдрийн байдлаар бол нэг шийдвэр гүйцэтгэгч нь 350-с 450 орчим. За түүнээс ч их ийм гүйцэтгэх хүчээр шийдвэр гүйцэтгэхийн ажиллагаа явуулж байгаа. Тэгэхээр нэг шийдвэр гүйцэтгэгч өөрөө ачааллаасаа 2-с 3 дахин ийм өндөр ажиллаад явахаар нөгөө гүйцэтгэх хүчтэй хийх ёстой ажиллагаануудаа бүрэн гүйцэтгэх хийж чадахгүй. Тэгэхээр нэг хүнийх нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж хахад нөгөө ачаал нэмэгдээлээдэг нөгөөдөө хүрч чадаагүй байж хахад гомдлууд нь гараад идэх. Миний юм хийхгүй намны юм. Тийм учраас бид хэд сая 24 онд бол бид нар энэ ачаал яг ийм өндөр түвшинд байгаад байна. Энээс үүдэлтэй өргөд томл тасрахгүй байна. Тийм учраас энэ оронтой цэрэнгийн цагны мэдүүлж өгөөч гэдэг асуудал бид нар их хурл засгийн газар зааж шаардлагатай энэ хууль зүйн яам, сангийн яамд бүр танилцуулаад тэгээд ямар ч үсэн энэ 25 онд сая шинээр нэг 60 шийдвэр гүйцэтгэгчийн оронтой шинээр томлуулаад сая хууль зүйн сайдын тушаалаар бол тойргийн тоог тогтоолгоод тэгээд сая харьяаллыг шинжилээд одоо улсын хэмжээнд нэг 60 шийдвэр гүйцэтгэгчийн оронтой нэмэгдүүлээд ажиллаж байгаа. За энэ бол зүгээр бас тодорхой хэмжээгээр бас албаагчдынхаа бас ажиллах юм дээр жоохон ч гэсэн нэм болж байгаа боловч энэ нь бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад өнөөдрийн байдлаар статистик тоогоор бол 1050 оронтооны яг юм дутагдал байна. Яг шаардлагатай. Одоо яг стандарт буюу одоо яг нөгөө норматив бариад 1050 дутагдaltaй. Ачаал ихтэй учраас нөгөө шийдвэр гүйцэтгэгчдийн ажлын үнэлгээ гүйцэтгэгчийн одоо юу гэдгийг нөгөө ажлын бүтээмжид бас мэдээж тодорхой ингээд нөлөөлчихөж байгаа бох тий. За ерөн зүгээр ингээд албаагчдын нийгмийн асуудал
ер нь ямар хөө төвшөнд байдгийг. Цалин хангамжийн хувьд одоо манай төрийн албан агчдын цалин ер нь бол тийм чангалтай босол байдаг л да. Ер нь бүхэл салбарт тийм байгаа. Албан агчдын энэ ажлын орчин нөхцөлийг сайжруулах чиглэлээр манай үеийн дарганаар бас нэлээд ажил арга хэмжээг зохион байгуулж ирсэн. Ялангуяа манай шүүгэн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан агчдын хувьд бол нийгмийн асуудал буюу орон сууцны асуудлуудыг бол манай 2010 оноос хойш ер нь өнөөдрийн хүртэл тасралтгүй бас хөнгөлөлтөө нөхцөлтэйгээр олгох ажлуудыг бол хийгээ явж байгаа. Одоо өнөөдрийн байдлаар ерөнхийдөө ойролцоогоор нэг 1000 орчим албан агч ямар ч үсэн хөнгөлөлтөө нөхцлөөр энэ шүүгэн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан агч нар одоо өөрийн гэсэн орон сууцтай болсон. Энийг бол 2010 оноос эхлээл манай үеийн дарганаар авч хэрэгжүүлээ явж ирсэн. За нөгөөтэйгөр сая сүүлийн 2-3 жилийн хугацаанд манай шүүгэн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан агчдын нийгмийн асуудал дээр нэлээд агц дэвшил гарсан гэж болно. Яагаад гэвэл бусад төрийн цэргийн байгууллага, төрийн тусгай шинжийг өргөхөй байгууллагуудаас манай албан агчдын шатлал 2-3 дахин бага. За дээрээс нь авж байгаа одоо нэмэгдлүүдийнх нь хэмжээ бас яг тэрийг дагаад бага байсан. Сая 2023 онд манай ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Амар санаа генералын үед бол энэ албан агчдын ялангуяа энэ ахлагч бүрэлдэхүүний шатлалыг цалин бусад төрийн цэргийн байгууллагуудад дүүцүүлэх хэмжээнд хоёр шатлалаар нэмэгдүүлж дүүцсэн. За офицер бүрэлдэхүүний цалингус бас нэг шатаар ахиулж гаргаж ирсэн. За энүүгээрээ бас бусад төрийн цэргийн байгууллагуудад дүүцэж ирлээ. Сая 24 онд одоо манай ерөнхий газрын даргаар ажиллаж байгаа Нэнмүндүр даргын үед бол энэ юу нэмэгдлүүдээс энэ одоо төрийн цэргийн байгууллагуудын албан агчдын нэмэгдэл буюу одоо энэ төрийн тусгай албан хаасны манай бид хэдийн хувьд бол нэг онцлог хоригдолтой ажилласны төрийн юуны хугацааны гээд одоо гүйцэтгэлийн нэмэгдлүүд гээд ингээд 3-4 нэмэгдлүүд маань 1999 он, 2001 он, 2011 оны ийм засгийн газрын тогтоолттой яваад ирсэн. Тэгээд тэрийг сая 24 оны 6 сарын 4-ний өдрийн засгийн газрын хуралдаанаар оруулаад яг бодит нөхцөл байдлаа танилцуулаад тэгээд нэмэгдлүүдийг нэмүүлсэн. За тэрний нэмэгдэл маань сая энэ 25 оны 1 сарын 1-ээс эхлээд өгч эхэлж байна. Энэний хүчинд бас тодорхой хэмжээгээр энэ албан агчдын бас ажлын цалин өс урамшуул юмнууд нь жоохон нэмэгдсэн. Ингээд одоо бол нэг төрийн цэргийн байгууллагуудын албан агчтай бол дүүцгүүс хэмжээнд очиж байгаа. За нөгөөдгөр манай бас 22 онд манай хуулинд бас нэг томоохон орсон өөрчлөлт юу гэхээр энэ шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага буюу аслагдсан хорих анги шийдвэр гүйцэтгэх газар ажиллаж байгаа албан агчдын төв суран газраас аслагдсан орон ажиллаж байгаа албан агчдын 5 жилийн урамшууллын асуудлыг хуулинд манай ерөнхий газрын дарга ажилласан цагчуу дарга бол энэ асуудлыг бас их хурл тавиад тэгээ их хурлаар оруулж нэмэгдэр оруулаад одоо бас манай аслагдсан хорих анги шийдвэр гүйцэтгэх газар ажиллаж байгаа албан агч нар 5 жилд нэг удаа 30 сарын цалинтай тэмцгүүс нэг удаагийн өнгө оруулшуул авах юм боломжийг нэгжсэн. Ингэснээр нөгөө хөдөө орон нутагт ялангуяа аслагдсан газар нөгөө очиж ажиллахгүй орон тооны дутагдлууд бас байгаад байсан асуудал бас нэлээд шийдэгдсэн. Энэний хүрээнд бас одоо хөдөө орон нутаг ялангуяа аслагдсан аян нэгжүүдээр ажиллах сонирхолтой хүмүүс бас гарч ирж энэ дээр бас гарч ирсэн хүндрэл бэрхшээлүүд нь бас шийдэгдэх юм боломжууд хангагдсан. Тэгэхээр энэ сүүлийн үед бол энэ сүүлийн 2-3 жилийн хугацаанд манай байгууллагын албан агчдын нийгмийн асуудал дээр нэлээд ахис дэвшил гарсан гэдгийг бас хэлэх нь бол сайхан байна тий. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагуудад энэ хорих ангиуд бүхлээр харьяалагдж байгаа тий. Тэгэхээр энэ хорих ангиудын нөхцөл байдалтай холбоотой, орчин нөхцөлтэй холбоотой бас их олон асуудлууд, шүүмжиллүүд их дэвшүүлэгддэг л дээ тий. Тэгэхээр та одоо энэ дэр хорих ангиудын өнөөгийн одоо яг нөхцөл байдал яг ямар төвшөнд байгаа. Та энэ талаар нэг тодорхой мэдээлэл өгөөч. Тэгж их хоцрогдсон, хуучирдсан, муулсан тийм хорих ангиудад одоо энэ алтнуудаа ял идлүүлээд байгаа мó үгүй мó гэдэг дээр. За өнөөдрийн байдлаар яг ял эдэлж байгаа орчин нөхцөл харилцан адилгүй л бий. Одоо сүүлд 2015 онд 15-6 онд энэ 409-р үеийн төвлөрсөн ангийг л энэ олон улсын жишг нийцсэн байдлаар бид хэд босруулаад саналаа босруулаад өгөөд тэр төсөл маань хэрэгжээд одоо 409-р ангид бол арай харьцангуй сүүлийн үеийн хорих нь баригдсан тэр. Бусад хорих ангууд маань ерөнхийдөө 80, 70, 80, 90 онуудаас баригдсан дандаа тийм барилгууд. Энэ барилгачлалтын нагцлалт нь ерөнхийдөө бол дууссан. Энэ мэргэжлийн байгууллагуудаас бол энд бол одоо хүн гэхэд бол энэ асуудалтай шүү гэдэг асуудал бол яригдаад л явж байгаа. Манайх өөрсдөө одоо тэр орчин нөхцөлөө сайжруулахын тулд өөрсдөө байнгын засвар үүсгэж турдахгүй бол тийм аюу хүнд нөхцөл. Ер нь бол хамгийн сүүлд энэ
5 6 жилийн өмнө энэ 409 дугаар ангийн энэ барилгыг барьснаас нэг л хориханг барьсан. Тэрнээс бол шинээр хориханг бол бариагүй. За харин үе шаттайгаар одоо энэ хүний эрхийн асуудал нэлээд өндөр яригдсантай холбогдуулаад сүүлийн бол 10 хэдэн жилийн хугацаанд бол энэ цагдаа орох байруудыг бол үе шаттайгаар бол шинжилсэн. Одоо хамгийн сүүлд одоо энэ Өмнө Говь аймгийн шийдвэр үүсгэх газар цагдаа орох байрын асуудал одоо ингээд мөнгө төрний асуудал нь шийдэгдээд явж байна. За хорихангуудаас бол одоо энэ сургалт хүмүүжлийн тусгай байгууллагын хүүхдээ орохын энэ барилгын асуудал одоо ингээд шийдэгдээд одоо 2 жил ингээд амнагдаад явж байгаа. Энэ 3 жилийн 26 онд баригдаж дуусах юм төсөнд тавигдсан юм явж байгаа. Ер нь бол цагдаа орох байруудын барилгууд бол харьцангуй байгаа. Одоо хамгийн хүндрэлтэй байгаа цагдаа орох Баян Үлгий байна. Баян Үлгийн одоо энэ мэргэжлийн хяналтын байгууллагаас энд хүн хорж болохгүй гэдэг дүгнэлтийг одоо 2-3 жил дараалаад гаргацсан. Тэгээ үйл ажиллагаа явуулж болохгүй шүү гэдэг. Бид нар одоо тэр хүмүүсийг үйл ажиллагаа явуулахгүйгээр тэр нөгөө шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх байр байдгүй. Тэгээд энэ улсын төсвүүдээр яг энэ асуудлыг нь шийдвэрлэж өгөөч гэдэг 3-4 жил дараалаад барилгын зураг тусна гараад ингээд явж байгаа бол төсөв хасаал яваад байдаг. Тэгэхээр тэнд бол нэлээд хүндрэлтэй юм бол одоо манай Баян Үлгийн аймгийн шийдвэрлэх газрын ялангуяа цагдаа орох байр маш хүндрэлтэй байна. Энэ одоо ял эдэлж байгаа хүмүүсийн хорих ангид ял эдэлж байгаа хоригдогч нарын хүн сангамж буюу энэ хоолны асуудал ер нь ямар байгаа вэ? Бусал их шүүмжлэл дагуулдаг л да хүний эрхийн одоо их том зөрчлийг дагуулж байна. Энэ хоол хүнсээр дамжуулж байна. За тэгээд одоо тэр амьд орчин нөхцлөөсөө хүний эрхийн амар том одоо зөрчил гаргаж байна ч гэдэг юм ингээл том асуудлуудыг л их л дэвшүүлдэг л да. Ялангуяа манай энэ хүний эрхийн үндэсний комиссаас бол их олон удаа дараа л дэвшүүлж байгаа харагддаг. Жил болгоныхоо тэр илтгэл мэдээллүүдээр тавьсан байж байгаа тийм. За шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавьдаг маш олон байгууллага. Ер нь бол тэгэл манай байгууллага бол бүх юмний л ер нь ачааг үүрдэг гэхүү дээ. Тэгэл гэмтэр гүйлцэн үйлдэхэд одоо яг шалгаал цагдаагийн байгууллага маань шалгаал прокурор маань бас тэрийг нэгтлээд шүүх маань таслаад тэгэл орхичдөг. Тэгээ манай дээр ирэхдээ тэр хүмүүс юм бол янз бүрийн ааш, авир, зан тий бүх илүү бүхэл ер нь нөхцөл бүрдсэн нөхдүүд байдаг. За яг үнэ хэлэхэд одоо нийт ял эдэлж байгаа этгээдүүд юм бол нэг 10 орчим хөөнөөс хүмүүсгөр одоо найдаж хайхмаргүй анцнаас үүдэлтэй санаас болгоомжгүй өндөр үйлдэлд ороод ирсэн нөхдүүд байна. Тий ер нь бол за бас тодорхой 10 орчим хувь нь бас тодорхой хэмжээгээр гэмтрэг би ерөөсөө үлдэг байгаад намайг ингээд зориуд тулгаад тасалчлаа. За би энэ аавынхаа өмнөөс ээжийнхаа өмнөөс найзынхаа өмнөөс ингээд хэрэгт ингээд өрөөд ороод ирлээ гэдэг ингээд янз бүрийн өгүүлэлтэй. За нэг 50 орчим хувь нь ерөнхийдөө энэ байнгын гэмтрэг татан үлддэг юм этгээдүүд байх жишээ. Тэр энэ этгээдүүдээс гаргадаг ааш, авир, характер бол маш хэцүү л дээ. Ер нь бол тэн дээр зүгээр нэг энгийн хүн ингээд байнгын ажиллаад байхад бол үнэхээр хэцүү байдаг. Одоо зүгээр манай урьдчилан орох төв дээр ингээд ажиллаж байгаа. Би одоо 461 дугаар ангийн дарга байсан үний харуулга малт үйл ажиллагаа явуулж байгаа тэнд орогдож байгаа нөхдүүд ойролдог, шаралдаг, хөстө хараадаг, нулимдаг, шүлсэн айдаг, чамаа би аална чирэхгүй тэр хүний хүсэл болгоныг одоо биелүүлэхгүй бол тэгэл тэр хүн байнгын хараал дарамтлалд явдаг. Хизээш тэрийг өнөөдөр албаагч төр би тангар гөргсөн төрийн цэргийн байгууллагын албаагч гэдгээрээ л тэсэл явдаг. Тэгэд энэ хоригдогч сүүлийн үед бол ялангуяа энэ одоо байгууллагуудаас манай дээр яж байгаа шалтгаан ер нь бол хоригдогч хоригдлын эрхийг л ярьдаг болохоос хизээш албаагч эрхийг ярьдаг. Албаагч бол чи хийх ёстой чи тангар гөргсөн төрийн цэргийн байгууллагын албаагч учраас чи үргээ гүйцэтгэв. Чамтай ярих юм байхгүй л гэдэг. Тэгээ бид нар мэдлэг үст хийгээл явдаг. Тэр 1000 доромжлуулаад 1000 ингэж яах ч. Одоо жишээл би өөр дөр л жишээ авъя л да. Би ментойрох ангийн дарга байж хад над руу манайхаас улагдаад олон жил гарсан нөхөр занал хийгээд би нэг нөхөр гэж байгаа та тэрийг ингэ заалтан дээр тавьдаг. Тийм боломж байхгүй гэл за чам би ална. Би танаа хүүхдүүдийн хүчиндээ гэл залт хийлсэн. Би өргөдлөө өгсөн. Цагдаараа өгсөн цагдаа энэ нэг тийм сүртэй юм биш вэ? Гэмтрээс юунаас татгалзлаагийн прокуророос хааж байгаа. Байнгын л тийм юм. Тэгэхээр бид тийм эрсдэлтэй нөхцөлд одоо манай одоо орондоо залтаа намайг тэгж байгаа манай ахлагч нар бол байнгын шүү дээ тийм ээ. Тэгэхээр тэр болгоноогоо бид нар хизээч тэгчлээ ингэчлээ би тгий гэж хоншгондгүй хийх стамаа хийгээ явж байна. Намайг бол энэ Монгол төрийн одоо энэ алтан зуунд хамгаалж байгаа гэдэг л ийм дотроос үсгтэй л явдаг. Ер нь бол сүүлийн үед ялангуяа энэ хоригдлын эрхийн асуудал бол аюун өндөр түвшинтэй тавигдсан. Одоо нэг хоригдл гэдэг бол албаагч ингээд юм ярьж байгаа жоохон ингээд мухаарч энэ намайг мухаарс энэ намайг яач магадгүй гэж хөнөөрөх юм л.
Тэгэл ирээл ингээл шалгаалгаа асуудал үүсэл идэх. Айгүй төвхтэй тэгээд тэг ийм асуудлууд нь өөрөө тухайн орчин нөхцөл нь ямар үлээ яг байгаа нөхцөл дээр ажиллаж байгаа хүмүүс юм ямар үлээ тэр хүний эрх гэдэг юм айгүй өндөр тавигдсан. Энээс үүдэлтэй үр дагавар гэдэг юм дээрээ бид нар бас дүнэлт хийх цаг нь бол болох үед бол болцсон. Гэхдээ аль болохоор энэ асуудлаа бид нар бас хүний эрхийн байгууллага холбогдох прокурорудаа бас танилцуулдаг яг юм байна. За ер нь бол яг прокурорын байгууллагуудаас бол нэлээд ойлгодог. Яг нэг бодит нөхцөл байдал дээр байнга тулдаг учраас прокурорууд маань нэлээд ойлгодог. За ийм юм байна гэж бодит нөхцөл байдлыг бас үнэхээр тэр албаагчийн буруутай бол арга хэмжээг нь авах болдог. Тэр хоригдлын буруу байх юм бол тохирсон арга хэмжээг нь аваад гэдэг. Энд дээр бол бас баяртай байдаг. Хүний эрхийн байгууллагуудаас л яг яалчгүй тэр одоо дагж мөрдөж байгаа хэрэгжүүлж байгаа нь олон улсын гэрээ конвенцууд нь бол яалчгүй хүний эрхийг хангах чиглэгдсэн учраас тавьж байгаа шаардлага нь бол зүүн хэрэг. Гэтэл одоо манай төсвийн хүрээний хувьд гэх юм бол ер нь бол одоо нэг хоригдолд гэдэг юм уу нэг хоригдогчд одоо ноогдох стандарт буюу энэ хүнсний норматив гэж бид нар тэр норматив орно л тавигдаж байсан төсвийн хүрээнд л асуудлыг шийддэг. Түүнээс бид нар хувьяасаа юм гаргах юм уу ямар нэгэн байдлаар бол тэрийг шийдэх боломж байхгүй л дээ. Тэгээ энэ хүрээнд бол хуучин бол одоо 7 хоногийн ерөнхийдөө нэг 5 өдөр нь гидсэн хоол болдог гэсэн. Тэр нь 23 онд ялангуяа энэ өөрсдөө өргөж байгаа хүмүүстэр нэг гин буруу тогтоогддог хүмүүстэр энэ нөгөө 7 хоногийн 5 өдөр нь бол дандаа гидсэн юм дотор махтай хоол орохоор нөө хүмүүсийн хууч гэдэг юм уу тулуутай сахартай хүмүүсийн хууч хөдлөө тэрнээс үүдэлтэй маш их өвчлөл юм гарч ийна гэж маш их гомдол гардаг гэсэн. Тэгээ энэ асуудлыг бол бид нар тухайн үед одоо хууль зүйн дотоод төрийн сайд Нямбатар сайд байсан. Нямбатар сайд бол энэ бол том зөрчил шүү. Энэ асуудлыг та нар бол энэ хүний эрхээс тавьж байгаа энэ асуудлыг бол та нар шийдэх ёстой гэд. Тэгээ энэний хүрээнд бид нар бол төсвийнхаа асуудлуудыг бас ингэж тавиад тухайн үед бол тэр төсвийн юмнуудыг шийдэж өгöd одоо бол улсын хэмжээнд нийт ялгаж байгаа ялтнууд бол хоригж байгаа зөвдөрж байгаа зүйл бол эсэргээрээ 7 хоногийн 5-аас 6 өдөр нь бол яг тэр стандарт нормын дагуу махан хоол за 1-2 өдөр нь бол дотор махан хоол орох. Одоо цагдаа өршлөө орох төвдөр гэдэг юм бол ер нь бол яг тийм өвчлөлтөө сахартай тулуутай одоо янз бүрийн тийм өвчтэй эмчилгээний хоол гэдэг тусдаа хоолтой ингээд аль болохоор тэр хүний эрхийг хангах чиглэл дээр юм хоол хүнсний асуудал дээр бол энэ бүхэл юм явж 20 хангууд дээр ч гэсэн ер нь бол тодорхой хэмжээгээр манай эмнэлгийн нэгжүүд маань энэ хоол боловсруулах гэдэг юм уу за шаардлагатай тэр нөгөө хүнд хоол идэж болохгүй тийм юмнуудаар сахар тулуу одоо бусад одоо юм хүнд өвчтэй хүмүүс дээр бол бид нар бол эмчилгээний хоолнуудын юмнуудыг зохицуулаад шийдээл явдаг. Хүний эрх нэг талд нь ингээд хүний эрх байна те нөгөө талд нь одоо энэ нийгэмд одоо буруу зүйл хийсэн аюултай этгээд гэдэг юм уу шүүхээс шийдвэр гаргаад танаа байгуулах гэдэг нь хариуцуулаад өгч шүү дээ. Тэгээ та бүхэн ингээд шүүхээс гаргасан шийдвэрийг биелүүлж байгаа албаагчид. Тэгэхээр энэ хүний эрх шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хоёрын харилцаа хандлага гэдэг юм уу те. Энэ юм одоо хоёр эсрэг туйлын хязгаар мөн үү биш үү гэж би танаас асуумаар байна л да. Үгүй дээ манай хоёр байгууллагыг л нэг л юмны төлөө явж байгаа хоёр байгууллага. Энэ нь бол эцсийн зорилго нь бол одоо яг нэгэн гэмтэргүүлэг юмруудад тогтооцсон боловч бид нар тэр хүний одоо хуулиар болгоцсон эрхийг илрүүлэх ёстой үүрэгтэй тийм байгууллага байхгүй. Нөгөөтэйгөр манайх одоо тэр хоригдж байгаа хүмүүс байна уу хоригдол байна уу тэр хүмүүсийн амнаас аюулгүй байдлыг хангах үүрэгтэй. Тэр үүргийн хүрээнд одоо Монгол улс нэгдүгээр Орос олон улсын гэрээ конвенц дээр за хоригдлоо арьцах наазахын дүрмжид мэрүүдийн шүүхийн конвенц гэдэг юм уу те хүнтэй хүнлэг ус одоо харьцах эсрэг конвенц гэдэг юм яг тэр юмнуудыг бид нар нэгдүгээр орцсон учраас манай байгууллага тэрний хүрээнд хангах үүрэг нь байгаа. За зарим талаараа бас одоо тодорхой хэмжээгээр одоо ирж байгаа энэ хүний эрхийн байгууллагаас өгж байгаа зөвлөмжүүд дээр бол үндэстэй юмнууд би тэрийг бол үүсэхгүй. Ер нь бол яг бид манай байгууллага гэхээр хүний эрхийн халд манайхан ингээд идэг гэхээс илүүтэй тэр хүндэнгийн байгууллагаас өгж байгаа одоо мөржлийн хэлтийн байгууллага юм уу хүний эрхийн байгууллага прокурорын байгууллагаас өгж байгаа одоо зөвлөм шаардлагуудыг бол манайх хүлээж авдаг. Яг гэвэл өөрсдөө дотроо байгаа юм а бид нар бол харахгүй байж магадгүй. Тийм учраас тэрийг бол бид нар бол нэг хүн тусгаж авахаасаа илүүтэй за энэ дээр анхаарах юм юу байна? Ахиж ийм зуршил дутагдал гарахгүй төлөө бид нар ямар арга боломж байна? Энэ асуудал юутай холбоотой? Эдийн засгийн холбоотой юм уу? Хуулийн зөрчилтэй холбоотой юм уу? Үйл ажиллагаатай холбоотой юм уу те? Энэ юмнуудыг ялгаа цагаа гараад аль болохоор гарахгүй байхыг л бодож ажилладаг. Түүнээс одоо хүний эрхийн хал бидрийг ингээд байна тэгээд тэрийг бол нэг тэгж хүлээж авдаг. Ер нь бол яг сая сүүлийн үед энэ ерөн шүүлтээс сурсан сэргийлэх энэ үндэсний одоо юу энэ цэлмэг гишүүн бол энэ 461 дээр бол нийлээ асуудлууд ярьж
намайг ажил хүлээж авахд гэдэг энэ үрхэд нэг 22 төрлийн юм зөвлөмж өгсөн. Яг энэ хүний зөрчил байна, эрхийн зөрчил байна гэдэг. Тэгэхээр би ч 22 оны яг 12 сарын 20-нд 21-ийн дараагаар дүнж ирээд яг тэр заагдсан зөрчлүүдийн бүгдийг арилгасан. Тэгээ арилгасныхаа дараа тэр хүний эрхийн зөрчилтэй эрүүл шүүлтэй холбоотой яг тэр юмнууд арилсны дараа гомдол гарах болчихж байна. Тэгэхээр тэр хөндлөнгийн байгууллагын тэр өгж байгаа зөвлөмж бол цагаа олсон бодит зөвлөмж бол манай байгууллагад аж тусаа өгж байгаа гэж. Гэчээний тий. Тэгэхээр тэр бол энэ бид нар бас тийм нэг хоёр туйл биш, ер нь бол нэг зорилгын төлөө явж байгаа. Гэхдээ бас яг бодит нөхцөл байдал дээр манайх нөгөө орчин нөхцөлийн бүрэн гүйцэд гэдэг юм уу тий шийдэж өгч чадаагүй одоо ийм юм дээр бас зөрчлүүд гараад ирэхэд тэрийг ойлгохгүй байх юм танаалдах ёстой шүү. Танаалдах ёстой. Яг бодит юм дээр яг энэ асуудал нь шийдэгдэх учраас манайх одоо яг энэ дээр ингэж хэрэгжүүлж хангаж чадахгүй байна, ийм байна гэдэг. Тиймэрхүү л хаяа нэг ийм одоо харилцан одоо бие биеийн лугаар ийм юм байна гэдэг бичих цаас сэтгэл юм байна. Түүнээс бусдаар бол энэ илүүтэй юм бол байх. Монгол улсын хүний эрхийн үндэсний комисс бол буюу тий манайх одоо нэгдсэн үндэсний байгууллагад энэ хүний эрхийн дагнсан байгууллагатай Азийн цөөн орнуудын нэгээр нэрлэгддэг юм байл л дээ. Азад ер нь их ховхон байдаг юм шиг байна. Хүний эрхийн чиглэлээр дагнсан байгууллагатай. За энэ тохиолдолд буюу Монгол улсын үндсэн хуулинд ялын дээд хэмжээ авснаас бусад тохиолдолд шүүхээс гаргасан одоо шийтгэл авсан этгээдийн хүний эрх бол хязгаарлагдахгүй гэсэн үндсэн тийм агуулгатай зарчим байдаг те. Тэгэхээр энэ утгаар нь л би танаас асууад байгаа юм. Хүний эрхийн асуудал шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага дээр тэгж их зөрчигддөг юм биш үсттэй. Хүний эрхийн үндэсний комиссоос дэвшүүлж байгаа энэ одоо илтгэл мэдээллүүдээс ансаарахад хүний эрхийн одоо мэдрэмж маш их гэдэг байгууллага одоо шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага байд юм шүү гэдэг ийм ойлголтыг одоо нийгэмд төрүүлээд байгаа юм. За иймэрхүү одоо мэдээлэлтэй үнэтэй холбоотой мэдээллүүд ч бас их сүүлийн үед бас их нэлээд хүчтэй яригдж байгааг та анзаарч байгаа бох тий. За хамгийн сүүлд Бачулуун гэдэг шүүхээс ял авч хоригдож байгаа. За энэ хүний одоо эрүүл мэндтэй холбоотой эрүүл мэндийн шалтгааныг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага харгалзаж үзэхгүй анч гэдэг юм уу. За зарим 20 анги бол одоо өрөөндөө маш хурц гэрэл асааж одоо залхаан зээрлүүлдэг ч гэдэг юм уу те. Ийм асуудлууд энэ төр яригдаад байдаг л да. За дээрээс нь тэр эрүүл шүүлтийн асуудал одоо төрийн нийгмийн нэр зүтгэлтэн Санжаа сүрэнгийн амнасаа алдсан холбоотой хэрэгтэй холбоотой эрүүл шүүлтийн асуудал нөхцөлийг одоо шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага бүрдүүлж өгдөг ч гэдэг юм уу. Иймэрхүү асуудлууд байдаг л да. Энэ дээр та ямар тайлбар өгөх вэ? За энэ дээр бол одоо би байгууллагын юмнаас гэхээс илүү товь судлаачийн юмнаас зүгээр юу гэлт. Ер нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага яг намайг одоо ийм нөхцөлд ийм байдалд оруулчлаа гэдэг гомдол одоо санал одоо би нэг тэдэн хувь гэдээ би яг нөгөө судалгаа хийж бол яг одоо бол хэлж чадахгүй байна. Гэхдээ ер нь бол сүүлийн 5-10 жилийн хувьд бол сая нөгөө зоргийн эрхтэй холбоотой асуудал дээр нэлээд өндөр яригдсан. Бус тохиолдолд ер нь бол энэ нэрүүдэн шүүх гэдэг юм уу энэтэй холбоотой асуудал бол харьцангуй шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагууд ер нь тасан зогсоогдсон гэж болно. Ер нь бол хүний эрхийн зөрчлийн асуудал бол харьцангуй бага. Энэ ахуй орчин нөхцөлтэй холбоотой л одоо асуудлууд яригддаг зөрчлийн асуудал яригддаг. Түүнээс бол яг идэх ёстой эрхтэй холбоотой зөрчлүүд бол харьцангуй бага. Одоо жишээлбэл ойрхон гэдэг юм хоригдогч одоо тухайлбал цагдаар өгж байгаа итгэл бие үрэл гомдол гарах нь бол нээлттэй. Тэрийг бол манайх тухайн өдөрт хүмдээ хүлээж аваад өдөрт нь уламжлаад явуулаад эргээд танилцуулдаг ч гэдэг юм. Хоригдлж гэсэн би одоо өөрийнхөө дэшний одоо гаргын өргөл гомдол гаргыг хүсэл гаргыг гэсэн хүн болгонд нь хүсэл гаргасан тохиолдолд манайх шуудангаар явуулаад юмнууд эрхийг нийлүүлдэг ч гэдэг. Ер нь бол хорих яд идэлж байгаа хоригдол за цагдаар өгж байгаа этгээдүүдийг бол нэгсэндөө тодорхой үйл гачаа явах эрхийг хязгаарснаас бусад бол эрхүүд бол харьцангуй хуулиар тодорхой хэмжээгээр хугацаа хэмжээг зааж өгснөөс бусад нь бол бүгд нээлттэй шүү. Тэрийг бол хужирмын хүрээнд бүгдийг нийлүүлдэг. Энэ дээр бол прокурорын байгууллага бол хяналт тавьдаг. Энэ дээр бол юу хэлэх үү? За тэр Бачулуун эмчтэй холбоотой эмчийн асуудал сая нэг хэсгээс хойш орчиндөө нэлээд явуулжээ. Энэ дээр манай ерхий газрын дарга бол тодорхой хэмжээгээр тухайн үед тайлбар өгсөн. За энэ дээр би бол зүгээр яг 461 дугаар ангийн дараагаар ажиллаж байсан хүний хувьд
Бослон эмч таслагдаад 461 дугаар ангид очиход яг ямар асуудал болсон юм бэ гэдгийг гээд үзэхэд ер нь бол манайх 461 дугаар ангид орогдогч юм уу таслагдаа шүүгээ таслагдаад хүрээд ирж байгаа этгээд идэх хүлээж авахдаа эмчийн үйлчлэгээр бол заавал оруулдаг. Эмч хүлээж аваад за ялангуяа анхаарал татсан өвчтэй байд юм уу тийм тохиолдол манайх тухайн шаардлагатай багжин буюу шинжилгээнд бол хамруулдаг. За бослон эмчийн үед бол нэлээд хүнд өвчтэй хүнд яг ийм өөрөө ч эмч мэрэгжлийн эмч нэлээд олон хаалгаанд орсон нэлээд хүнд өвчтэй ирсэн учраас манайх шууд эмнэлэг рүү авсан байдаг. Аваад тухайн үед бол шинжилгээнд амруулсан. За шинжилгээнд бол манайх багжин шинжилгээ манай 461 дугаар анги маань өөрөө 75 ортой 2 дугаар шатны эмнэлэгтэй. Тэгээ эмнэлэг дээр хүлээж аваад тухайн үед бол одоо тэр нэг сүрэн өвчтэй асуудал яриад байсан. Тэгэхээр ийм халдвар төвчтэй хүнийг одоо нэгсэн байна гэдэг. Тэгэхээр манайх багжин шинжилгээгээр одоо эхний ээлжин тухайн хүний шийжний зургийг бол авсан байдаг. Шийжний зургаар бол тухайн хүний одоо яг сүрээтэй гэдэг юм бол илэрч илрээгүй. Тэгээд тэр хүн бол үнэхээр хүнд өвчтэй хүн байсан учраас манайд ирээд маргааш нь эмчний манай буюу гадны 3 дугаар шатлын мөрөө нарийн мэрэгжлийн эмнэлэгт үзүүл шинжилгээ хийлгэж чивтэй эмчүүр шаардлагатай тохиолдолд манай 401 дугаар ангийн эмнэлэг магадлалын комисс ирж дүгнэлт гаргадаг үздэг тэр шинжилгээнүүдийн бүх гадны хийсэн бүх юмнуудыг үзээ. За энэ бол зайлшгүй 3 дугаар шатлын эмнэлэгт эмчилгээ үйлчлэгээ хийх шаардлагатай хүн байна гэж дүгнэлт гаргаад тэр дүгнэлтийг үндэслээд манайх харуул хамгаалалттай зохион байгуулалт эмнэлэг рүү гаргасан. Тэгээд ерөөсөө манай урьдчилан орох байранд ирээд нэг хоноод тэгээд шинжилгээнд хамрагдаад гатшаа дүгнэлт магадлал комиссийн дүгнэлтээр гатшаа эмнэлэг рүү гараад хэвтсэн. За энэ хэвтчих явцдаа 3 дугаар шатны эмнэлэг дээр байж хэвцдаа нарийн мэрэгжлийн шинжилгээнд ороод тэр одоодны илэрцээс ийм сүрээгийн юм юу гарсан гэдэг л ийм байсан. Тэгэхээр манайх өөрсдийнхөө одоо яг орчинд байгаа багж байгаа шинжилгээгээр тухайн үед бол байхгүй байна гэдэг нь гарснаа тэр юугаар л манай ерхий газрын дарга бол тайлбар өгсөн. Энэ нь бол анхны багжийн шинжилгээгээр илэрч байхгүй байсан гэдгийг л хэлсэн. Тэгээ 3 дугаар шатлын буюу тэр нарийн мэрэгжлийн шинжилгээг бол тэр шатнд гарсны дараа шинжилгээг нь харж ижил мэдээлэл өгөхөөс тэрнээс өмнө бол тийм мэдээлэл өгөх боломж байхгүй. Тэгээ тэрийг бас буруу зуруу ойлгоод бас хүмүүс бас их ойлгож явах шгүй. Манайх бол яг өөрийнхөө 2 дугаар шатлын эмнэлэгт хийсэн шинжилгээний хариу үндэслээд мэдээлэл өгсөн. За дараад нь 3 дугаар шатлын эмнэлгээд идэрч гисэн. За тэрийг нь бол тэгээд тухайн үед нь одоо юм мэдээд тухайн үед нь эмчилгээндээ хийгээд ингээд явсан тийм л юм би. За ер нь яг тэр нарны юу хурц гэрэл нүүрэн дээр тусахдаг ингэдэг гээл за намайг 461-ийн дарга байхад өнөр цэцэг сэтгүүлч маань за босод одоо тэр хэн Монгол хөөж гэдэг юм уу тухайн үед байсан нэлээд олон анхаарал татсан хүмүүсийн хувьд бол тухайн үед гомдол гаргаж ирсэн. Энэ гомдол дээр бол хүний эрхийн байгууллагууд, прокурорын байгууллагууд, халдвар төмөрчлийн байгууллагууд ирж шалгалт хийсэн. Манайх бол 20 өрөөнд дотор бол гэрэл байдгүй. Тэгэхээр 20 өрөөнд гэрэл байхгүй байгаа тохиолдолд ямар ч тохиолдолд орон дээр 20 өрөөнд гэрэл байхгүй байж зөвхөн коридороос гэрэлтүүлдэг байхгүй. Тэгэхээр тэрийг бол ард иргэдэд өрөөнөөс яг нүүдэн дээр тусгаад байна гэдэг бас нэг буруу зурууд шал тухайн үед өгсөн. Тэгээд мэрэгжлийн хөндөгийн байгууллагын маань ирж үзээ. За энэ бол буруу байна. Тухайн үеийн мэдээлэл буруу байна гэдгийг өөртөө ойлгосон. Хууль зүйн сайд татсан энх хоёр бас нэг олонний анхаарлыг татсан мэдээлэл цахим орчинд дэлгэцсэн шүү дээ, тийм. Одоо төмөр замын хэрэгтэй холбоотойгоор гэрээс нь бэлэм гарч ирээд ял авсан Батүл гэдэг хүн шүүгэн шийдвэр гүйцэтгэх ерхий газрын харьяа амралтын газар одоо өвлжжээ гэдэг ийм мэдээллийг тавьсан. Үнэхээр тэнд өвлжсөн юм уу? Тэр урхийн амралтын газар. Би ч одоо яг үнний хэлэхэд одоо тий яг 20-аад дэвтэр хадмын чиг үүрэг бол миний чиг одоо хариуцж байгаа юм байхгүй яг хуучин бол би яг энэ орны дараагаар хариуцж ирсэн 20 анги сэлбэр нэгжид одоо төлөөлөгчөөс сүлээд 20 ангийн дарга хийжсэний хувьд бол яг би бодит нөхцөл байдлыг зүгээр шуудаас төвлөрөх хэлье. За энэхэр сайдын юм бол тухайн үед бол хэлсэн манайхч тэрийг бол өнөхөр сар гаруй хугацаанд дөрвөх дээр бол байлгасан гэдэг бол манай бол хүлэн зөвшөөрөд хэлсэн. Тийм байсан гэдэг хэлсэн. Энэ зүгээр би шалтгааныг л хэлээ. 20 ангид ял эдэлж байгаа этгээдүүдийн зүгээс одоо төр нийгмийн гэдэг юм уу тодорхой ажил албан тушаал асч ийсэн. Төрийн тусгаас нь жигүүр өгөхөй байгууллагад ажиллаж исэн тэр үрд мөрдөн байцаагч гэдэг юм уу тий холбогдох дээрх шийдвэр гаргах төвчний албан дээр ажиллаж исэн хүмүүс гэдэг юм бусад одоо бизнес улсрын нөлөө бүхий хүн ороод ирэхээр бид тэр хүмүүсийн амнаас аюулгүй байдлыг хангах үүрэгтэй манай байгууллага үүрэгтэй. Тэр утгаараа тийм хүмүүс ороод ирэхэд олон жил шонгоор явцсан Стив буюу одоо гэмтэрх түнгүүдийн зүгээс ямар нэгэн байдлаар бол нөлөөлөл үзүүлэхийг оролддог л. Тэгэхээр бид тэр одоо тодорхой хүмүүсийг ороод ирэхэд тэр одоо эрсдийн хүмүүстэй гэдэг нь олон жил гэмтэр үйлчлэх хүмүүстэй цуг холиод байх нь өөрөө маш том эрсдлийг дагуулдаг. Тийм учраас тэнд нөгөө нийгэм сэтгэл зүй
нөгөө аюулгүй үгүйсгэлийн албууд ажил хийж идэг, үйл ажиллагаа явуулж идэг. Тэгээд шаардлагатай тэр хориг байгууллагын аюулгүй байдлыг хангах шаардлагатай мэдээллийг авч тэрийг одоо ангийн даргадаа танилцуулж болчгүй гэмтрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулдаг. Энэ хүрээндээ одоо жишээлбэл одоо улс төрийн нэг нөхрийг тэр дотор холчих юм бол тэр хүмүүст ирэх нөлөөлөл, тэр хүний одоо өглөө орой босготод юм уу янз бүрийн байдлаар амнаас аюулгүй байдлыг хариуцлага өгсөн бол хэн хариуцах вэ? Манай байгууллага. Тийм учраас бид нар бол тэднийг аль болохоор тэр хүмүүсээс салгах, тусгаарлах, аюулгүй байдлыг хангах ийм зохион байгуулалтын арга хэмжээг авдаг. Энэ бол хуулиараа олгогдсон хэрэг. Тэгэхээр бид нар одоо жишээлбэл одоо нэг ерхий зайд үсэн хүний дээр ордуутай авиж олчиход ямар эрсдэл тах вэ? Эргээд хариуцлага нь хэн үлээх вэ? Манайх тэр хүний амнаас аюулгүй байдал, эрүүл мэнд бүх юмыг хангах үүрэг хүлээсэн байгууллагын хувьд бол бид нар тэр зохион байгуулалтын арга хэмжээг авах үүрэгтэй. Тэр хуулиараа олгогдсон хэрэг. Тэр эрхийн хүрээнд яг тухайн хүнийг бол тухайн 409-р ангид ялгагдж ирсэн. За тэгээд тухайн үед одоо бас болчихгүй юмнаас урьдчилан сэргийлэх хугацаанд нэг сарын хугацаанд тухайн манай төр урах амралт цэвэрлэлийн газар гэдэг тэнд нийслэлээс нэг 20-30 км-ийн зайтай байрладаг. Тэнд галчаар ажилуулад буцаагаа татсан байдаг. Тухайн үед бол бас болчихгүй гэмтрэг урьдчилан сэргийлэх үүднээс тийм нэг маневрын арга хэмжээ хийгээд тэгээд татсан. Одоо бол дөрвөлжлөмөл тэр хүн дээр юм эрсдэл бий болох гээд байсан учраас бид нар төр одоо прокурорд хэлж танилцуулаад тавиа буцаагаад прокурор одоо буцаад юу татаа гэдэг юм юу гарч гэдэг юм уу. Ер нь бол бид нар болцшгүй одоо гүйцэтгэлийн арга хэмжээнүүд энэ нөгөө өөрөө аюулгүй байдлыг хангахын тулд тэнд аюулгүй байдлын албанаас өгж байгаа мэдээлэлээр бид нар урьдчилан сэргийлэх арга хэмжээг бол зохион байгуулж байнга явуулдаг. Энийг бол одоо нэг ард иргэд бол бидэрт одоо тайлбарлаад хийж чаддгүй. Би зүгээр судлаач гэдэг үднээс зүгээр ингийн ойлгохоор л гэж байгаа нарийн ярих юм бол маш олон юм ярина л. Тэгэхээр одоо нэгсэндөө тэр аюултай хүмүүс дотор зүгээр хүн ингээд эрсдэлтэй одоо нэг мөрдөн байцаагч одоо байж байгаад ингээд сонсгүй байж байгаа гэмтрэг хөвдөө ороод юм бол энэ муу улгаж намайг мөрчсаа чамаг ингээд замд хийлээрээ тэр хүний өглөө босоод ирэхэд нь тэр хувц сунаар илүүтэй юм хайжилсан янз бүрийн байдлаар гутал мутлын одоо байхгүй болгоцсон ч гэдэг юм эсвэл янз бүрийн байдлаар хорлцсон иймэрхүү юмнууд бол практикт бол байдаг. Тэгэхээр бид нар тэр хүний амнаас аюулгүй байдлыг хангахын тулд тэр хүмүүстэй айлхаар холихгүй байхыг л хичээдэг гэсэн. Тийм учраас бид нар бас шаардлагатай энэ газруудад одоо байршуул тэнд хяналт харуулах малттай ажиллах гэдэг юм уу. Арай бас нэг аюулгүй байдлыг хангах юм зохион байгуулалтын арга хэмжээг л авдаг. Энэ л нэг ажил. Түүнээс бол манайх одоо хин нэгэн тийм давуу байдал олгоод юу гэдэг юм уу тийм бол байдгүй л. Ер нь бол эрсдлээс урьдчилан сэргийлэх л энэ болчгүй юмнаас хамгаалж байгаа л нэг ажлын нэгсэндөө хийх ёстой үндсэн ажлынх нь л нэг хэлбэр. Тэрийг л хэрэгжүүлж байгаа. Тэрийг харин зөв буруу юу гэдэг л асуудал яригдана тийм. Монгол улс ийм шорондсон орон мөн үү биш үү гэдэг дээр та одоо юу гэдгийг судлаач хүний хувьд дээрэс нь энэ шүүгэн шийдвэр гүйцэтгэх байгууллагт шатны одоо албан дээр томилогдож одоо мэрэг зарчмаар гэх юм уу бүх албан дээр одоо томилогдож ажилласан туршлагын үүднээс бас хариулаач. Монгол улс шорондсон орон мөн үү? Ер нь дэлхийн чиг хандлага ийм шорондсон орон гэдэг үзлийг яаж хүлээж авч байгаа юм те? Яг уу миний зүгээр сонссон мэдээлэлэр гэх юм уу? Нэлээд шорондсон орны хандлага руу орсон юм болов уу гэж дүгнэлт хийхэд хүргэсэн. Ягаад гэвэл энэ нөгөө төрс хатуулах байрууд ч байдаг юм уу? Цагдаа орох байрууд ачаал нэгсэн тий. Тэгээд одоо зарим тохиолдолд одоо хорих байрлал явуулдаг ч юм уу иймэрхүү одоо маневруудыг хийдэг ийм тохиолдлууд байдаг гэж ойлгосон л доо. За энэ дээр ч ер нь бол нэггүй ярихад бол энэ айгүй сонь тоо гардыг. Гэтэ би энэ тоог хэлмээргүй байна. Ер нь бол хорих байгууллагатай холбогдоод энэ хорих байгууллагаар ороод гарсан тоо одоо нийт хүн амын бас нэлээдгүй хувь эзэлтэй шүү. Тэгэхээр бол би энэ дээр бол ер нь бол Монгол улсын ер нь бол аль болохоор энэ хорих хялаас татгалзах нь зүйтэй гэдэг дээр бол миний хувь судлаачийн хувьд бол үздэг. Ер нь бол айгүй өндөр тоо гардаг. Би одоо энд одоо тэр тоо хэлмээргүй. Надад бол байна. Хуулиараа бас хориотой байх. Хориотой биш л дээ. Гэтэ бас айгүй өндөр тоо гардаг. Ер нь бол аль болохоор хорих хялаасаа татгалзах хэрэгтэй гэдэг дээр бол би санал нийлдэг. Ер нь бол аль болохоор хорих хялаас татгалзаад хорихоос өөр төрлийн ялыг өгөөд аль болохоор нөгөө гин буруугийн бас шүүсний дараа аль болохоор гэр бүл үр хүүх таны ижил хамт олонтой цуг байлгаад тэгээ ажил хөдөлмөр гэр бүл үр хүүхдэд эдийн засгийн үргийг тэр хүн өөрөө хүлээгээд тэгээд нийгэмдээ байж нийгэм шиг байдлаар одоо тэр ялын цэрлийг хүлээх энэ хорихоос өөр төрлийн ялыг ер нь түлхүүх нь бол зөв байх гэж боддог. Шүүгэн шийдвэр гүйцэтгэх байгууллага бол нэгэсэндээ шүүхээс одоо тухайн хүнд тохирох
хариуцлагыг нь өөрүүлээд ингээд танай байгуулалт төлөөлөгч өгч шүү дээ. Яг нь нийгэмд одоо мэдээж ингээд гарч ирээл энэ бол хүн болгоны л баг ярдгал асуудал л да тий. Одоо 20 ял эдэлсэн байдаг юм уу? Ял эдэлсэн хүн одоо гарч ирээд нийгэмд хүлээн зөвшөөрөгдөхдөө одоо тэмч таатай байж чаддгүй. Манай одоо олон нийт ч гэсэн тийм таатай хүлээж авдаггүй гэдэг ийм асуудал нэг нийгэмд бол бэлэн л яригдчихил байдаг л да. Энэ юу л доо зүгээр яг шүүгэн шийдвэр гүйцэтгэх байгууллага орчин цагийн шүүгэн шийдвэр гүйцэтгэх байгууллага 1921 оноос өнөөдөр хүртэл 104 жилийн түүхэн хугацаанд бас энэ хоригдлыг хүмүүжүүлэх гэдэг ойлголтуудыг үе үеийн хуулиуд дээр оруулж ирсэн байдаг. 31 онд анхны манай яг хууль батлагдаад тэгээ 66 он 1981 он 1993 он 96 он 2002 он гээд 2017 гээд ингээд энэ хугацаанд бас чамгүй олон хуулиуд батлагдаж яасан. Энэ дотор бол энэ нөгөө тодорхой хэмжээгээр хүнийг хүмүүжүүлнэ, дахин хүмүүжүүлнэ гэдэг одоо энэ 31 оны хуулинд хүмүүжүүлэх орж 66 он 81 оны хуулинд дахин хүмүүжүүлнэ, хөлбөмбөрөөр хүмүүжүүлнэ гэдэг ойлголтууд аюул их орж ирсэн л дээ. Ер нь бол одоо нийгэм цаг хугацаа бол ер нь бие хүн болоод төрөлцсөн хүнийг хүмүүжүүлнэ гэдэг ойлголт бол ер нь байхгүй байна гэдэг бол манайх хүлээн зөвшөөрсөн зах зээлийн нийгэмд орж ирээд энэ ер нь бол хүлээн зөвшөөрсөн шүү. Тийм учраас энэ бол нийгэмшүүлэл гэдэг асуудал сүүлийн 2017 оноос бол яригдаад байна. Ер нь бол нийгэмшүүлье. Энэ нийгэмдээ одоо гараад дасан зохицох, тийм ажил хөдөлмөр хийх, ингийн тул тодорхой хэмжээний мэрэгчлээ, боловсралтай болох хэмтэл дээр нь анхаарыг. Тэр хүний нийгэм сэтгэл зүйн тал дээр нь нэлээд үйлчлэгийг үзүүлэх зайлшгүй шаардлага байна. Ер нь бол одоо нийгмийн хандлага ялангуяа юмд бол энэ хүмүүсийн уур бухимдал, стресснээс үнээс гарах хамгийн зөв шийдэл бол сэтгэл зүй үйлчлэгээ юм байна гэдэг дээр бол манайх бол сал нэгж өг нийлж байгаа. Одоо сүүлийн үед бол манай үндсэн үйл ажиллагаа харуул хамгаалтандаа тулгуурлаад нөгөө нийгэм сэтгэл зүй үйлчлэгээгээ жоохон ингээд хоёр тавиад исэн асуудал аваад бол одоо бид нар бол ер нь бол бидний нэг номерын асуудал бол нийгэм сэтгэл зүй үйлчлэгээ юм байна. Ер нь бол хоригдогч хоригдл гэдэг хүнтэй нөгөө ахлах цолтой энэ хүмүүс харьцахгүй дээд боловсралтай нийгмийн ажил сэтгэл зүйн үйлчлэгээгээр мэрэгсэн хүмүүс ажиллах нь зүйтэй юм байна гэдгээ энэ олон улсын чиг хандлагыг дагаад манай байгууллага бол орж байгаа. Ер нь бол тэр утгаараа нийгэм сэтгэл зүйн үйлчлэгээтэй холбоотой энэ хуулийн бүлэг санкцууд орж ийн. За нөгөөтэйгүр одоо энэ нийгэм сэтгэл зүйн үйлчлэгээний төрөл хэлбэр сулгадахын өмнөх одоо энэ хөтөлбөрүүдийг за гэмтрэг үйлдэж байгаа энэ анхан болон давтан гэмтрэг үйлдсэн за анхаарал татсан одоо гэмтрэг үйлдсэн этгээдүүдэд үзүүлэх энэ хөтөлбөрүүдийг бол шинжилэн боловсруулад за энэ чиглэсэн нийгэм сэтгэл зүйн үйлчлэгийг төрөл хэлбэр нь үзүүлээд одоо үр дүн нэлээд ер нь гарч байгаа гэж болно. Одоо сүүлийн өнгөрсөн энэ жилийн үед бол одоо дахин давтан гэмтрэг үйлдэл орж иж байгаа нийт гэмтрэг үйлдэл этгээдүүд ер нь 50 орчим руу орж ив. Энээс өмнө бол 60-70% байсан. Нэгсэндээ энэ нийгэм сэтгэл зүйн үйлчлэгээний үр нөлөө бас тодорхой хэмжээгээр гарч ийн. Нөгөөдөөр бас энэ 20 хялаас солих татгалзаад орхиос өртөлийн ял өгж байгаа энэ бас шүүхийн бодлогоос бас байж байгаа. Тэгэхээр энэ бол дахин давтан гэмтрэг үйлдэж байгаа этгээдүүдийн тоо багасч байна гэдэг бол энэ үр нөлөөгөө бас өгч эхэлж байна. Тэгэхээр энэ нийгэм сэтгэл зүйн үйлчлэгээний ач холбогдлыг бол энэ юмыг бол нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байна гэдэг үүднээс энэ дээрээ нэлээд ач холбогдол өгч ажиллаж байгаа даа. Иргэн байгуул аж ахуйн нэгжийн дансыг битүүмжилдэг асуудал бас ихт юу гэдгийг тухгүй байдалд оруулдаг юм шиг байгаа нэ одоо иргэд аж ахуйн нэгжийг ягаад гэвэл нөгөө эдийн засгийн бүх харилцааг нь хязгаарлаад хайж байгаа юм л да. Тэгэхээр нөгөө байгууллагч нь уул нь одоо данс нь нээлттэй байх юм бол эдийн засгийн харилцаагаараа нөгөө төлбөр мөнгөө барагдуулах нөхцөл нь бүрдэх ёстой ч гэж гэдэг юм уу те. Энэ утгаараа бол бас хүний эрхийн мэдрэмжгүй гэх юм уу эсвэл хагар хатаандаад байгаа юм шиг анзаарэгдээд байгаа юм л да. За энэ дээр бас харилцан адилгүй байдаг. Ер нь яг хүн тодорхой хэмжээгээр төлбөрөөс шалтгаалаад төлбөрийн юунаслаа бид нар бас нөгөө манай хуулийн 44 заасан энэ баталгаажуулах арга хэмжээ буюу тэр дансны гүйлгээ зарим нь одоо эрх дээр нь одоо эд хөрөнгийн зохион засуулах эрхүүд дээр нь одоо хөдлөх хөрөнгө дээр нь гэдэг юм уу ингээд эрхүүд дээр нь одоо хязгаарлалт тогтоодог л доо. Гэхдээ манай дээр ирж байгаа шийдвэр бол сайн дураар биелүүлэх шийдвэр биш. Тухайн хүн хэрвээ сайн дураар биелүүлсэн бол шүүхийн шатанд юм уу бусад шатанд төлбөр төлөө дуусгач. Тэрнийг бол шүүхээс боломж өгдөг. Тэгэхээр тэр хүн сайн дураар биелүүлээгүй учраас л манад албадан шийдвэр гүйцэтгэх гээд шүүхийн шийдвэр нь албадан шийдвэр гүйцэтгэх ийм гүйцэтгэх хуудас нь ирдэг. Тэгэхээр тэр хүн албадан шийдвэр гүйцэтгүүлэх дээрээ тулцсан байна л гэсэн. Бүр эцсийн шатандаа ирсэн байна. Тэгэхээр бид нар тэр хуулийн заасан албадлагыг хэрэгжүүлж байгаа. Тэгэхээр тэр албадлага хэрэгжүүлэхээр чи миний имийг ингэчлээ гэдэг. Та өөрөө ухамсартай хүн бол та хүнээс авсан юм л өгч. Тэгвэл энэ албадлага хэрэгжихгүй шүү дээ.
Хэрвээ та бас тодорхой хэмжээг хүрж ирээд за би одоо ийм үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ үйл ажиллагаанаас ийм орлого олж байгаа. Би энэ орлогынхаа хэдэн хувийг ингээд сар болгоо ингэж өгөөд явъя. Би төлбөр төлөгчтэйгоо төлбөр авахчтайгаа ингээд тохироод явъя гэхэд манай гүйцэтгэгчнүүд тэрийг эцэж гүйхгүй. Нөгөөтэйгөр бас нөгөө төлбөр авагч нар маань бас гомдол гаргадаг. Та нар энэ одоо төлбөр төлөгч этгээдийн энэ данс бүтэмжлээгүй гачаа явах хэргийг хангаагүй ийм хөрөнгөтэй байхад та нар хаагаа хязгаал тогтоогоогоос энэ хүн зарц болоод миний эрх шиг огрох гэдэг хаагаач. Тэгээ хаачингууд төлбөр авахч нь төлөгч нь миний имийг та нар хаачлаа гэдэг. Ингээл гомдол яваад. Тэгэхээр энэ ойлголт нь өөрөө ингээд харилцсан ингээд нэг зөрчлийн асуудлууд маш их явдаг. Тэгэхээр бидгэд эхний ээлжинд л одоо миний хэлээд байгаа нь ерөөсөө одоо байгаа манай хууль маань төлбөр төлөгч гэдэг хүний үүрэг, эрх үүргийн тодорхой болгоогүйгээс үүдэлтэй авагчтайгаа адилхан эрх хэдлээд байгаамаа. Тийм учраас ер нь бол авагч эрх 1 номерт байх хэвээр, төлөгчийн эрх 2 номерт байх хэвээр. Та өнөөдөр манай дээр ирж байна гэдэг чинь албадан гүйцэтгэж байгаа. Нөгөө төгөр манай дээр ирж байгаа шүүгэн шийдвэр биелүүлэхгүй байна, маш их удаашрж ийн, хойшилж ийн гэдэг бас нэг шалтгаан манай иргэдийн эрх зүйн боловсрол бас харилцаа адилгүй байна. Шүүхийн шатанд явж байхад тухайн төлбөр төлөгч маань өөрийнхөө хөрөнгийг бус руу шилжүүлэх ямар нэгэн байдлаар зайлуулах, самшуулах ажлуудыг маш их хийдэг. Тэгээ манай дээр ирэхэд ямар ч хөрөнгө хүрдэг. Тэгэхээр тухайн хөрөнгөгүй ирж байгаа хүн дээр бид нар яхаа шаардлагатай бүх л авлагаа тодорхойлтуудыг авахар хөрөнгөгүй гэдэг. Тэгээ нөгөө хүн маань өнөөдөр тодорхой хэмжээгээр машин унаал яваад нөгөө төлбөр авахчаас энэ ийм машин унаад байна. Энэ тийм одоо хаавал тийм хаавс нь амьдраад ичдэг. Тэгээ нөгөө хөрөнгөний ингээ үүсгэх шал өөр хүний нэртэл ингээ түрээсийн гэрээ хийгээл байхад. Өнөөдөр манай тэхгүй тул та яах вэ гэхээр тодорхой хэмжээгээр ийм маргаанд авлагатай бол шүүхтэр тухайн үед шүүхийн шатанд хандсан үеэсээ л энэ хөрөнгө хамгаалуулах ийм баталгаа зөвлөх буюу иргэний хуулийн 69-ийн 1 заасан энэ хөрөнгө хамгаалах захирамжуудыг гаргуулах ийм боломж нь нээлттэй. Энэ ийм хөрөнгөтэй байна. Би энийг хамгаалуулъя шүүхт гаргаад. Тэгэх юм бол тийм хөрөнгөтэй хүрээд ирсэн тохиолдолд манайх шийдвэрийг биелүүлэхэд маш хурдан амар шуурхай байдаг. Тэгэхээр одоо энэ манай дээр ажиллагаанууд одоо ингээл өнөөдрийн байдлаар 4.2 их 80 байна. Одоо үлдэгдэл шийдвэр шалгаанаас нэг 11,000 гаруй гүйцэтгэгчдийг манайх бол бодтой биелүүлээд одоо нэгсэндөө нэг 500 орчим тэрбум төгрөгийн нэг 11,000 гаруй гүйцэтгэгчдийг манайх сая бодтой биелүүлээ. Одоо үлдэгдэл 4.2 их 80 төгрөгийн ерөнхийдөө 40 гаруй мянган гүйцэтгэгчд байна. 1.2 их 80-ийн ерөнхийдөө юу байна? 12,000 орчим төтгөлдөөс материал байна. Тэгэхээр ингээд бид хэд яаж ийм ихээр ерөөсөө л энэ нөгөө хөрөнгө орлого байхгүйгээс үүдэлтэй шийдвэрлэлийн ажиллагаа бас төлбөрийн чадваргүй гэдэг үндслээр ингээд төтгөлзүүлээд ингээд байгаамаа. Иннээсээ бид нар усан зэрэглэгийн тулд энэ эрх зүйн босрол дээр нэлээ хүмүүсээ бас ойлголт юмнуудыг сайн өгмөр юм байна. Та анханасаа л хүн мөнгө зээлж байгаа бол гэрээ конвенц одоо шаардлагатай юмнуудаа маш сайн баталгааж хөрөнгөний баталгаажуултыг маш сайн хийж авах ийм одоо зайлшгүй өмгөөлөгч юм хууль зүйн тусалцаа авж ийн юмнуудаа хийх нь зүйтэй шүү л гэдгийг би бас дахин хэлье тий. За баярлалаа. Ингээд бидний урилгыг хүлээж авч өнөөдөр бас шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага байдаг энэ том айл өрх бөгөөд энэ хариуцлагатай байгууллагын одоо удирдах яваа хүний хувьд за шат шатны албыг хашиж явсан энэ байгууллагт одоо удаан жил ажиллаж байгаа энэ байгууллагын хаяг одоо тогтвортой манж байгаа хүний хувьд танд одоо өнөөдөр энэ урилгыг хүлээж авч дэлгэрэнгүй сайхан ярилцсанд баярлалаа. Нээлттэй сайхан ярилцсанд баярлалаа. За баярлалаа. Би ер нь бол байгууллагын юу гэхээсээ илүүтэй бас судлаачийн зүгээс бас тодорхой тэр сонирхол татсан айхтар асуултуудын судлаачийн зүгээс би хариулт өгсөн шүү. Тэгээ энэ бол албан ёсоор байгууллагын бол юу биш. Байгууллагын үйл ажиллагаатай холбоотой юм дээр бол би асуудалгүй. Тэр бол судлаачийн зүгээс хариулт өгсөн шүү гэдгийг бас хэлье. За баярлалаа бас ойлгох. Би энэ маш их чөлөөтэй ярьчлаа. Тийм баярлалаа. Хүмүүзэгчтэй манай өнөөдрийн нээлттэй хүн ярилцлагын нэвтрүүлгийн дугаар энэ түрээд өндөрлөж байна. Өнөөдрийн дугаард шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шийдвэр гүйцэтгэх албаны дарга хурандаа доктор дэд профессор Нямгомб оролцлоо. Ингээд анхаарлаа хандуулж хамт байсан та бүхэнд баярлалаа.